Сүүлийн үеийн гар утасны камерууд, дүрс бичлэг эвлүүлэх янзлах програмууд, аппликейшнуд бүгдээрээ маш боловсронгуй болчиж өөрийнхөө ÖСV-ийг дарах, фильтр тавих, арьсаа ч юм уу би ямар нэг хэсгээ өөгөө харагдвал үнэхээр амархан болчихжээ. Үүний үр дүнд интернетээр дүрэн төгс төгөлдөр ямарч өөсөвгүй хүн гэхэд ч хэцүү AI-аар хийсэн юм шиг гоё хүмүүсийн дүрс бичлэг байнга үздэг болсон байна. Тэгээ бас л нөгөө илтгэвтэй Facebook-ийн арьс арчилгаа гоо сайхан нүүр бодлтын групп дээр хаяа ингээ хүмүүс арсныхаа зургийг тавьж зөвлөгөө авахдаа ингээд амар юм уучлалт гуйсан гимпсэн байдалтай байх юм. Муухай зураг тавьж байгаад уучлаарай гэл. Гэтэ миний арьс юм болчлоо би юу гэрэлгүй гэл арсныхаа зургийг тавьдیں۔ Тэгээд харахаар нөгөө муухай зураг тавьж чад уучлалт гуйгаад арьс нь ерөөсөө муухай арьс биш. Зүгээр л хүнд байдаг хэвийн л арьс. Тэг яагаад тэр хүмүүс уучлалт гуйгаад байна гэхээр зураг уучлалт гуйхгүй оруулангууд тэнд дэдэг хүүхнүүд ямар заваа юм бэлээр харчаагүй юм. Энийг ингэж тийгээч. Одоо ийм арьстай үди байгаасаа ийм залуу байж ийм байхтай яа гэж хэлдэг байх л тээ. Тэгсээр хүмүүс одоо сураад айгаад зураг оруулахад дандаа уучлалт гуйдаг болсон байх нь. Гэтэл арьс гэдэг чинь одоо бидний хамгийн том эрхтэн шүү дээ. Бидний хаа явсан газар ингээд дагаад бидний эрүүл мэндийн тойл идэж ууж хэрглэж байгаа юм сэтгэл санаа биеийн байдлаас хамаарна. За тэгээ хамгийн их ил гардаг. Байнга ингээд цаг уур байгалийн нөхцөл байдалд ингэж нүдүүлж яадаг. Тэгэхээр энэ арьс чинь цаг явахын ихээр өөрчлөгдөн шүү дээ. Үний л би нэг хэсэг хөвшөрдгөө хүн гэж уусаа байхгүй. Энийг жижиг сажиг үрчлээ, нарны тоолб, сэвх, батга, нүхжилт, сорив байх л ёстой хүний хэвийн эрүүл арьсанд байж л байдаг зүйл. Одоо тэгээ хэвийн эрүүл арьс гэдэг ч ойлголт байхгүй. Бүгдээ интернетээс харсан янз бүрийн брэндүүдийн ч юм уу тарих угаалтанд бүр автаад хүний арьс биш юм шиг ийм бараа бүтээгдэхүүний гадуур нь байж байгаа юм гялгар баглаа бодол шиг хизээч одоо сунахгүй агшихгүй тэн дээр нүхжилт үүсэхгүй хүчлээ үүсэхгүй зүгээр л ийм гялалтсан шил шиг байх ёстой гэдэгт итгээд байгаа байхгүй юу. Тэгээ ингээд зүгээр байгаа арьсыг нь блордод ямар ч өөсөвгүй нүхсвгүй ийм хүүхэлдэйний ийм хуванцар полимер юм шиг болгоцсон бичлэг рил үзсээр хагаад одоо бодит амьдрал дээр байгаа үнэн байдлыг те хүний энэ интернетийн хэрэн эхлэхээс өмнө бид нар бүгдээрээ зүгээр нормал гэж хүлээж авдаг байсан зүйлсийг хүртэл байж болохгүй зүйл гэж хүлээж аваад тийм арчаа гэдэг үгтэй холбоод нэгээ ингэж намнах зэвсэг болгож ашиглаж байгаа нь онцгой санагдаж байгаа л да. Би ч гэсэн хаяа арьс маань муухай байх үед фильтр хэрэглэждэг байсан. Тэгээд ер нь нэг хүмүүсийн сэтгэл зүйд үзүүлж байгаа нөлөөг нь хараад тэг хүмүүс ингэтлээд бодит байдлаас төсөөрсөн интернет орчингийн ийм хуурамч төгс төгөлдөр байдалд ингэтлээ тархиа угаалгацсан байгаа юм чинь би ер нь цаашдаа одоо тийм арьсаа гоё болгох фильтр ямар нэг засваргүйгээр бичлгүүдэд оруулж байя гэж шийдлээ. Тэгээ өчтөр орой оруулсан миний одоо 34-т бодоггүй фильтргүй арьс юм гэдэг нэг жоо өнгөрөө байдалтай рил бол ер нь тийм social experiment гэдэг одоо тест маягийн туршилт явуулсан. Манай нийгэмд өөртөө ихтэй эмэгтэй хүнд тэгээ бусад эмэгтэйчүүд ямархуу одоо хариу үйлдэл үзүүлж байна. Тэрэнд хэр таатай хандж байна гэдгийг ерөнхийдөө нэг судлах маягтай гэх юм уу да. Тэр бичлэгэн дээр над руу ингэж дайрсан шинжтэй комментууд надад огтомж хүрээгүй. Би нэг өөрийнхөө өмнөцийн өөртөө итгэл хайраа ингээд өөрөө тогтоочтой гаднаас ирэх одоо тэр урсгал надад хамаагүй байдаг болохоор би юус эмзэглээгүй л дээ. Харин би юунд эмзэглсэн бэ гэвэл за ингээд миний байгаа байдал таалагдаагүй байж би ер нь таалагддаггүй байж ер нь ингээд нөгөө дээрээс хоош ингээд нэг боломж олдвол ингээд нэг комментээр ингээд нэг орж ирээд ингээд идэх хүмүүс иймэрхүү боломжийг ашиглаж орж ирнэ гэж би мэдчихсэн л да. Тэгэнгүүт яг тийм хүмүүсийн хувьд те ингээд миний хувь хүнд дургүй учраас намайг ингэж доош нь хийж дарж авах гэж оролдохдоо за жишээлбэл миний одоо энэ төрөх байдлыг төрхийг онцолж ярьж байгаа. Тэгэнгүүт миний одоо энэ төрмөл төрөх гээд байгаа. Жишээлбэл одоо нэг хүн аягүй онцлсан байсан энэ өргөн хацартай шан дөрвөлжин шанаатай ингээр амир хөвшин авартай харагддаг гэдэг. Тэгээ бас намхан бондор бихтэй гэж ярьжсэн тийм. Тэгэнгүүт цаг уур байгаль орчныхоо байдлаас болоод хэдэн 10 мянган жилийн турш энд амьдрахаар зохицоод биологиороо ингээд хувьсалд орсон учраас монголчуудын дийлэнх нь ийм өргөн хацартай байдаг. Тэгээ бидний хоол хүнс ихэвчлэн мах, булчин, шүрмэс их ажилж идэх зориултай хоол гэдэг учраас бидний эрүүний ингээд нөгөө хөгжил төлөвлөгөөсөө ингээд байглаасаа сайн байдаг учраас ихэвчлэн дөрвөлжин шанаатай төрдөг. Тэгээ ингээд агима гэдэг хүнд дургүй учраас өөлөх юм болж чадах та барьж авч байгаа зүйл нь надад хүрэхгүй мөртлөө тэнгууд тэр комментууд ингээ гүйлгээд уншиж байгаа.
жирийн нэг өөр гимгүү хүнд яаж тусвал. Тэгээ намайг хорлох гээд байгаа мөртлөө тэнд зүг зүгээр байгаа хүний өөртөө итгэл рүү амар мухад арж байгаа юм. 165 58 кг гэхээр би дэлхийн хаан ч утсан бүр Европт ч утсан ер нь яг дундаж өндөртэй. Жимман ч гэсэн ер нь яг дундаж миний хувцсны айрцмаар эм. Тэгэхээр ингээ нөгөө тарганч биш туранхай шиг хэвийн эрүүл жинтэй биетэй. За тэгэнгүүт одоо намайг намхан бондгор гэж бичсэн комментиг бас уншиж байгаа жишээлбэл надаас намхан эмэгтэй байвал яах вэ? Надаас илүү жинтэй эмэгтэй байвал яах вэ? Тэгээ хэвийн хүнийг намхан бондгор ангилалд оруулж гин гэд тэр хүмүүс уг нь амхандаа ингээд надруу тарьжлаа юм л да. Тэнгүүд хааруулаад ингээд хоморгонд нь зүг зүгээр байгаа хүмүүсийг те хэвийн жинтэй хэвийн өндөртэй хүнийг намхан бондгор гэж байгаа юм чинь тэрнээс намхан тэрнээс илүүдэл жинтэй хүн байвал тэр хүний сэтгэл зүйд ямар хандаа санагдах вэ? Би тэр коммент ч гэсэн хариу үлдээжсэн. Би өөрийнхөө дөрвөлжин царайнд туртай. Хизээч одоо нөгөө солонгосын гоо сайхны стандарт нафтод эмэгтэй хүн заавал гурвалж ирүүтэй байх ёстой шананыхаас үрхийнсэн мөрөөхийнсэн гэж бодож байгаагүй. Тэгээд Европт ч ялангуяа миний энэ дөрвөлжин шанаа хэрэг бол үнэхээр гоё хэлбэртэй, гоё ясны бүтцтэй гэж зөндөө хэлдэг гэж хариулсан. Тэглээгээд би тэгтээ тэр хүн дургуутслаа илэрхийлэх гээд өөрийнхөө царайны хэлбэрийг хамгаалахын тулд би тэгтээ гурвалжин нүүртэй хүмүүс рүү бас дайрч болохгүй л дээ. Тийм хандлага бас харагддаг. Хүмүүс өөрийгөө хамгаалах гэсэндээ нөгөө талаа ингээд донжлох гээд байдаг тийм. Өөрөө одоо намхан талтаа бол өндөр хүмүүс ингээд энэ заавар өндөр байвал ингээд намхан хүмүүс ингээд газрын битэг гээл. Тэгэл ингээд дөрвөлжин нүүртэй болвол энэ чинь ингээд данхаар трактор шиг ингээл гурвалжин бол ирүүний чинь ингээд хөгжлөн дутуу гэл ингээл нэгнийгээ давж гарахын тулд байглаас заяасан ч юм уу тэр гадаад төрхөөр нь дайраад байхаар тэрнтэй чинь адилхан бас л мянган сая хүн байгаа шүү дээ гэдгээ нэг бодох хэрэгтэй байна. Тэр нь орчин үеийн тэр гоо сайхны стандартын хамгийн муухай хортой зүйл нь болохоор ерөөсөө л сарнай цэцэг лили цэцэг хоёрыг харьцуулах гэдэг адилхан. Хүн гурвалжин ирүүтэй байвал гоё байна гэж байхгүй. Хүн өөртөө зогсон бол дөрвөлжин ч байж болно, дугуйч байж болно. Ямар ч зүрхэн хэлбэртэй нүүртэй ч хүн байх. Тэр ингээд хүн болгоны харилцан адилгүй ондоо өөр байгаа гоо үзэсгэлэнг нь олж харж сурах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ гоо сайхны стандартыг жингээр хязгаарлаж болохгүй. Тэгээ ингээд одоо илүүдэл жинтэй байгаа хүнийг нэг арчаагүй марчаагүй гэж дормжлол. Чи гаднаасаа мянга гоё харагддаг тий фитнесээр хичээлдэг арчаатай байлаа гэж чи өөрөөсөө өөр хин нэг тий гадаад байгаа төрхөөр нь гоочилж эсвэл арчаатай харчаагүй гэж таамагласан тэр өөрийнхөө бодлыг тулгаж байгаа бол чиний тэгээ арчаа чинь тий өөрийн одоо өөрийн сэтгэл хөдлөлийн emotional intelligence гэдэг тийм сэтгхүүн тэр одоо чадвар тэг харилцааны чадвар хүн байх чадвар чинь хаана байгаа. Нэг юм фитнесийн ч юм уу нэг юм эрүүлжих турах талаар ярьсан багш нар ингээд хүмүүс рүү аягүй муухай сэтгэл зүйн дайралт хийж тэг чиний л төлөө чиний л эрүүл мэндийн төлөө хэлж байна гэж бүлэгддэг. Тэнгүүд хүний эрүүл мэндийн төлөө юм хэлж байгаа юм бол яа сэтгцэн эрүүл мэндийг анхаарахгүй. Сэтгцэн эрүүл мэнд чинь биеийн эрүүл мэндээс ямар ч ялгаагүй адилхан эрүүл мэндийн төрөх шүү дээ. Тэгээ нэг юм арчаагүй гэсэн нэг юм ярина. Гэтэл ингээд 10 эмэгтэйг яг адилхан хооллоод яг адилхан тасал хийлгээд яг адилхан амьдралын хэв маягаар 10 жил амьдруулсан ч гэсэн тэр хүмүүсийн жин, тэр хүмүүсийн эрүүл мэнд, тэр хүмүүсийн одоо дотоод шүүрэл, хоол боловсруулах хэрэгтэн харьс бүгдээрээ харилцан адилгүй л байна. Ягаад гэвэл бидний байгалийн өгөгдөл танаасаа бүгд өөр. Тэрийг ойлгох ерөөсөө уг нь хэцүү биш. Тэнгүүд ингээд зарим хэсэг нь ингээд юм хайрцагсан байдлаасаа гарья. Хүний гоо үзэсгэлэн ч юм уу мөн чанарыг, үн цэнийг те хүний essence гэдэг тухайн хүнийг хүн байлгаж байгаа. Тэр хүн байлгаж байгаа тэр зүйлийг тэр сүнсийг те нэг юм хин чин сошиал медиа дээр ингээд гоё гээд ингэсэн нэг дүртэй харьцуулаад тэрэнд нь багтахгүй болохоор чи ямар ч үн цэнгүй хүн гэж тийм аимшигтай хүүтэн зэрлэг байхаа билмаар байна. Тэ гоо сайхан ярих гэж байгаа бол эхлээд нинжин сэтгэл хүнлэг байдал тэг бусдыг ойлгох хүлээн авах чадварын талаар ярмаар байна. Хүн ямар ч шаардлагагүй байхад хүнд харгасцсан гаргаж байгаа хүн. Гэтэ ихэвчлэн өөрөө тийм харгислал дунд өссөн ч юм уу эргэн тойрных нь харгас байсан. Тэгээ өөртөө бас тийм айгу харгас ханддаг хүмүүс байдаг. Тэгээ тэр хүмүүс одоо нөгөө өөр дээрээ тулж ажиллаж тэр болж өнгөрсөн зүйлсээс давж гарах тий эдгэрэх процесс нь эхлээгүй. Тэгээ тэр нэг дотроо байгаа нэг юм харанхуй шарах шиг юм аа ингээд эргэн тойрныхондоо ингээд
тарааж явдаг л да. Ингээ өөрөө шархтаад өвдөж байгаа учраас тэр шархаа ингээд боогоод ингээд эм төрхийн оронд өөр хүнийг ингээд бас адилхан шархтуулъя. Тэгвэл би жоохон өвдөлтөө мартаж сатаарч магадгүй гэсэн аргаа хацсан л хүний л үлдэх юм л да. Тэгээ тэрийг ингээд эдгэхгүй яваад хахаар за тэгээ ингээд танихгүй хүмүүст халдаах нь яах вэ? Хамгийн гол нь өөрийнхөө амьдралыг амжигтай болгоно л да. Өөрийгөө хүлээн зөвшөөрч хайрлаж чадахгүй, өөртөө хүртэл амар харгас ханддаг, өөрийгөө үзэн яддаг хүн чинь те. Өөрийгөө хүн болгонтэй харьцуулж жишдэг. Тэгсэн мөртлөө ингээд бас ингээд хүний доор орчихгүй гэл нэг ингээд тэмцэлтэй л аюу хэцүү. За тэр хүмүүс хамгийн амар нь хойч үедээ юу үлдээх гээд байгаа вэ? Тэ ямар юу өвлүүлэх гээд байгаа вэ гэдгээ сайн бодмоор байна. Би яг одоо энэ амар их интернет орчны онлайн үед өсөж томорж байгаа залууст ер нь бол аюу санаа зовдөг л доо. Яагаад тэгэхээр миний үед чинь тэгэл нэг хитэн телевизийн сувг тэгээ нэг сэтгүүлүүд байлаа шүү дээ. Нэг видео клипүүд нэг хаяа MTV-гээр гардаг. Надад ингэж тасралтгүй өдөр шөнөгүй интернетэд орж янз бүрийн оддын инфлюенсерүүдийн хөөрхөн хүмүүсийн зургийг ингэж араас нь ингээд тасралтгүй бүтэн өдөр ингэж тарих руугаа юм төгс төгөлдөр хүмүүсийн юм дүр төрхийг ингэж задуулж балбуулсан түүх байхгүй. Тэгсэн мөртлөө хаяа нэг үздэг Холливуудын кино, хаяа нэг сэтгүүл дээрээс хардаг модельүүдийн төрх одоо миний хувьд нөгөө body dysmorphia гэдэг өөрийнхөө биеийг голлох тийм эмгэгтэй болгож байсан байхгүй юу. Тэгээ би яг өсвөр наснаасаа эхлээд ер нь одоо эргээд харахад би айгүй хөрх охин байсан. Би ер нь миний нэг дундаж чинь 47 кг. Ерөөсөө өөлөд ах юм одоогийн үдээр бол байхгүй. Тэгэхээр гоё охин байсан. Гэсэн мөртлөө би одоо тэр жишээлбэл Европ стандартын хүмүүстэй өөрийгөө жишиж, өөрийгөө голж, өөрийн одоо зарим биеийн хэсэг таалагдахгүй. Тэгээ тэр зарим хэсгээ нуух гэж айгүй их зовдөг байсан. Яг одоо тэр гоё гэж жишигддэг стандарт хүмүүс шиг байхгүй бол би нэг тийм хэрэггүй амтан болчих юм шиг санагддаг байсан. Тэгээ би ер нь багасаа жижигхэн хүүхдтэй байсан. Тэгээд одоо бол надад жижигхэн хүүх маань таалагддаг. Тухайн үед л надад жижиг хүүх маань аюу хэцүү санагддаг байсан. Би ер нь мөнгө хурааж байгаа тэгээд нэг гоё хүүхдтэй болох юмсан гэж маш хүсдэг байсан. Тэгээд төрөлхөөсөө юм жижигхэн хавиргатай юм нарийнхан тайлтай хүмүүсүүдийг миний хавирга бол ер нь жоохон өргөн талтай байхгүй юу? Хичнээн туранхаа ямар ч илүүдэлжингүй байсан ч гэсэн ер нь миний хавирга өргөн учраас цээж маань жоохон өргөн талтай. Тэгэхээр миний байгалийн хөвгтлөөр юм нарийнхан бэлхүүстэй байна гэсэн тийм боломж байхгүй. Тэгээд тэрнтэй эвлэрч чадахгүй би нэг хэсэг ингээ өдөр шөнөгүй амар хатуу ясан корсет зүүж явдаг гэсэн. Тэр нь ингээд чивчэртэл би рүү ингээд шигдэж ороод нухаад холгоод амар өвддөг мөртлөө надад тийм тайлтай харагдсан чухал байсан учраас би өөрийгөө тэгж зовоон корсет өмсдөг байсан. Би чинь 165 см өндөртэй. Тэгээд өсвөр насндаа нэг загварын курс яваад нэг хэсэг жоохон фотомодель хийгээд нэг ганц 2 реклам клип энэ төр тоглож байсан л та. Тэгээд тухайн үед надад нэлээд хүн хэлжсэн. Чи нэг 10 см л өндөр байсан бол яг ингээд тайзны модель болоод алаад ах үежээ гэл. Тэр үг надад амар хүнд тусч байсан. Тэгээ би яг оюутан байхдаа ингээд хамгийн өндөр өсгийтэй багада хамгийн намханда 13 см өсгийтэй платформ готал дандаа өмсдөг гэсэн. Өдөр болгон автобусаар явдаг мөртлөө хөл маань алхах үед өвддөг мөртлөө би ингээд хамгийн өндөр өсгийтэй готлуудыг өмсөөл автобусанд тэнжигнэлгүйгээл чихэлдэл явдаг гэсэн. Тэг нэг өдөр яхаа аргагүй нэг пүүцтэй ангитай очсон чинь гэдэг л хөөхтүүд л тэ манай ангийн байна. Ангийн маяг намхан юм өө би чам юу юм намхан гэж бодоогүй шүү дээ гэл. Тэр өдөр би өөртөө дахиж пүүз авахгүй гэж андраалжсэн. Тэг ингээд эргээд харахад би амьдралынхаа хамгийн хөөрхөн байсан үеүүдийг те өөлөх юм ерөөсөө байхгүй байсан үеүүдээ дандаа өөрийгөө голж чамласаар агаад шал тэмээ алдсан. Тэг өөрийгөө байгаагаар нь өөрийнхөө өвдлийг хүлээн зөвшөөрөх энэ нөхцөл байдал айгүй урт хугацааны процесс байсан л да. Тэгээ одоо бол би яг өөрийгөө сайхантай муухайтай хүлээгээд зөвшөөрөөд авчихсан. Тэгээ тэр чинь гэхдээ юу гэсэн үг биш те бас би одоо гоо сайхны мэс засалч юм уу тиймэрхүүнүүдийг үүсгдэг гэсэн үг биш. Хүн өөрийнхөө сэтгэл ханамжийг амьдралын чанарыг нэмэх гэж байгаа бол өөртөө итгэх итгэлийн илүү болох бол за тэгээд 100% яг бодтой үнэн бодит баримт дээр цулгуурласан мэдээлэл дээр үндэслээд хараад бас шийдвэр гаргаж байгаа бол тэр хүний одоо гоо сайхны хагалгаа хийх шийдвэрийг нь бол 100% дэмжин тэр бол ерөөсөө буруу юм биш. Харин бусдын нөлөөгөөр ятгалгаар эсвэл одоо хүмүүсийн ингээд гоочл шоолсноос болж тэгээ өөртөө итгэлгүй байдлаас болж эсвэл тэр түрүүний гэсэн body dysmorphia-гаас болоод гадны нөлөөнөөс болж бяцлалт орох юм бол тэр үндсэн асуудлаа эмчлээгүй байж шинж тэмдэгтэй ингэж тэмцгэж оролдох юм бол тэр дэмэлтэй харамсна. Ер нь бол яг тэр body dysmorphia гэдэг эмгэгтэйгээ нүүр тулахгүй бол
месцаас хийлгээл нэг юм хийлгээл дараагийн асуудал гараад ирнэ. Тэгэхээр та нар нөгөө ингэ нэг амар юм нөгөө боочт гэж ярьдаг. Хагалгаа гоо сайхны месцлийн хагалгааны нөгөө золиос болчихсон ингээ хамаг биеэрээ тоглолцсон хүмүүсийг хардаг тий. Тэр хүмүүс чинь нөгөө юм яг сэтгцийн хөргийн өөрчлөлт байхгүй юу? Body dysmorphia гэх тэрийг хим эмэгтэй хүмүүс сэтгэл зүйчдэр очих хэрэгтэй болохоос биш гоо сайхны эмчдэр очих хэрэггүй. Гоо сайхны эмчнэр ч гэсэн уг нь яг тийм хүн ороод ирвэл би тань дээр би танд үйлчлэгээ үзүүлэхгүй та эхлээд сэтгэл зүйчдэр уулзаад ирээ гэдэг үг нь явуулах ёстой. Ёс зүйтэй хүмүүс болно. Тэгэхээр том гоо сайхны хаалгаа ихч бол эхлээд өөрөө судалгаагаа хийгээд баримтаа шалгах хэрэгтэй. Гадны нөлөөнд автаж болохгүй хүн чамайг одоо юу гэдэг эрүүг чинь ингээд муухай байна гэлээгээд нэрээ тийм ч юм уу би ингээ эрүүг авахулчвал хүрхэн харагдах юм уу гэж бодох юм бол айгүй бурууд нь шүү. Тэгээд дээрэс нь чамд ямар нэг шалтгаанаар дургүй байгаа хүнд угаасаа өөлөх юм гараал ирнэ. Хамгийн амархнаар нэхлээд эрүүг чинь хэлнэ. За чи дэ эрүүгээ янзлуулчлаа гэвэл дараа нь хамар чинь юм байна, уруул чинь юм байна гэн. За тэгээ одоо тэрнийхээ өмнө багтаад хамар уруулаа янзлангууд өмөө хиймэлэл гэж хэлнэ шүү дээ. Тэгэхээр бусад хүмүүсийн харах өнцөг, үнэлэмж гэсэн нэг юм хайрцаг дундуур ингэж өөрөө багтаж гарахыг битгий хичээгээрээ. Тэрийг зүгээр завчаа хайчих. Чи ямар хүн байхаа, хэн байхаа, хэр өөртөө ихтэй байхаа, хэрэг хайр хүртэх хэрэгтэйгээ чи өөрөө л тогтооно. Энэ болгон бүгд дандаа дотроос гарч ирдэг. Гадны элдв янзын шуугаа нэг юу нэгээд чимээгүй болгоо сурах. Мэдээж ярих амархан хийх хэцүү. Гэтэ хийх боломжтой. Тэгээд яг хөө хийгээ сурчлаа гэхэд дандаа бас ингээл ерөөсөө хүний одоо ингээ комент тусахгүй байна гэсэн үг биш л дээ. Зарим өдөр яхаарахгүй өөртөө итгэлгүй болно. Зарим өдөр арай эмзэг болно. Зарим өдөр болохоор ерөөсөө ертөнцийг байлдан дагуулмаарч санагдана. Тэн чинь ингээд нэг тийм иймэрхүү байгаа сурчлаа гэдэг чинь нэг юм бас юм тогтсон юм биш дандаа л юм дэшээ доошоо хүний амьдралч юу нь л ингээл хэлдэг штэ аз жаргал гэж байдгүй. Аз жаргалтай өдрүүд гэж байдаг гэдэг тий. Тэгээ ингээ эргээд амьдралаа харахад амьдралын чинь дийлэх өдрүүд нь аз жаргалтай байсан уу? Сэтгэл дундуур байсан уу гэдгээс л чинь амьдрал аз жаргалтай байсан уугүй харагдана гэдэг шиг. Тэгээ бүх юм ингээд хизээж тогтохгүй байрандаа дээшээ доошоо ингээд савлал явж гин. Дээшээ болох уу, доошоо болох уу гэдгийг харин бид нар өөрсдөө шийдэж чадна. Тэгээ ер нь бас хүмүүс дүрэлгээд янз бүрийн фильтрээ, тий, beauty editing апнуудаа нэг арай бүр ашиглахад байлгүй маа гэхэд нэг арай жоохон самбраатай нэг тийм арай бодит байдал төгсөн байдлаар ашиглаж сурвал хин хинийхэн за тэгээ дээрэс нь залуу үеийнхэн одоо тэр сэтгэл зүйн эрүүл мэндэд нь оруулж байгаа хувь нэмэр юм уу да.